Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн шийдэл 11 нэвтрүүлгээр ангаах ухааны доктор, хууль зүйн магистр, хүний их эмч доктор Цэрэнбат оролцож байна. За мөн хүний их эмч Цэрэн Долгор эмч маань бол өрхийн эмнэлгийн холбооны Чингэлтэй дүүрэг хариуцсан даргаар бас давхар ажилладаг. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны шижид 6 одоо эмнэлгийн бас дарга юм аа. За Мөнхбат маань нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны даргаар ажиллаж байгаа. За ингээ миний бие амарснаа өнөөдөр бид нар эрүүл мэндийн салбар түүний эргэн тойронд болж байгаа үйл явдлын талаар яриа өрнүүлэх болно. Эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлаас яриагаа эхлэе гэж бодож байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын засаглал ямар хэмжээнд явагдаж байгаа вэ? Засаглалын асуудал байгаа юу, байхгүй байгаа юу гэдэг дээр ярилцмаар байна. Юуны өмнө Цэрэнбат доктороос асууя гэж бодож байна. Энэ эрүүл мэндийн салбарт одоо засаглалын ямар нэгэн гажуудал үүссэн үү, үүсээгүй юу? Та энэ дээр ямар бодолтой байна? Энэ салбарын бодлого тодорхойлж байгаа энэ одоо бүтэц өөрөө мэрэгжлийн одоо чадварлаг одоо ийм багаас бүрдсэн байх ёстой болов гэж боддгийг. Нөгөөтэйгүр энд нөлөөлөх нөгөө гол хөрс юу вэ гэхээр хууль одоо эрх зүйн орчин өнөөдөр одоо Монгол улсад ямар байгаа вэ та бид бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр нөгөө сэдвийн дагуу яг засаглалын тал дээр та юу гэж бодож байна? Одоо ямар нэгэн бидний засаглалын асуудал гамшигч гэдэг юм уу, тийм юм байгаад байгаа мó, байхгүй байгаа мó? Ер нь бол одоо шууд утгаар бол яг өнөөдөр бол энэ салбарын яам маань эзэнгүүлэн шүү дээ, тийм ээ. Эндээс ахуулаад ярих л байх л та. Тэгээд миний бодлоо Цэрэн Долгор эмчийн хувьд та юу гэж бодож байна? Та нэг бодлоо илэрхийлээч. За яг ер нь бол сая Цэрэнбат эмч хэлснээр бол эрүүл мэндийн тухай хууль хэрэгжээд 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжих ёстой тий. Тэгээ энэ бол зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд ярихад бол одоо бид нар бол өдрийн эмчилгээ, гэрийн асаргаа сувилгаа тэгээд аншлагоо гэсэн ийм юмэг бол одоо өрхийн эрүүл мэндийн төв дээр хийж эхэлнэ гэдэг одоо шинэ эрүүл мэндийн тухай хуулиар яригдсан байгаа. Тэгээ энэ үед ажиллагаа минь одоогоор эхлэегүй байгаа. 2017 оны 1 сарын 1-ээс гээд одоо эргээд хойшлогдсон. Тэгээ энэ бол бас нэг ясаараа бас эрүүл мэндийн даатгалаасаа тэр хүн өөрөө сонгон үйлчлүүлээд тэр өрхийн эрүүл мэндийн төв дээр ирж үйлчлүүлээд бас тодорхой хэмжээгээр бид нар эрүүл мэндийн даатгалаас бас санхүүжилт маань нэмэгдэх гэж байгаа. Шинэ хуулиараа бол харгалзахгүй өрхийн эмнэлгээ сонгох ийм боломж байгаа байлоо. Энэ дээр ямар өөрчлөлтүүд орсон бэлээ? Өөрчлөлтүүд бол байгаа, харгалзахгүйгээр бол байгаа өөрчлөлт болно. Тий. Харгалзахгүй өөрчлөлт болно. Тэгээ яг нөгөө хин сайн одоо үйлчлэгээ үзүүлж чадчихээн те тэр үнэлгээр нь бол би боддгийн энэ за яг яам нь одоо сайттай ч байна уу, сайдгүй ч байна уу? Энэ бол сайттай ч байсан, сайдгүй ч байсан өрхийн эмнэлэг дээр бол нэг нөлөөлөд байхгүй бах тийм ээ. Энэ дээр яадаг юм бэ ер нь? Тэр сайд байсан байгаагүй тэр өрхийн эмнэлэг дээр бол ямар нэгэн өөрчлөлт бол гарахгүй үсттэй энэ ч одоо. Гарахгүй тэр чинь тэгтээ тэргүй л нэг явдаг санхүүжилт нь явдгаараа явж байгаа. Тэрэн дээр бол өрхийн эмнэлгийн хэмжээнд бол ямар нэгэн засаглалын асуудал бол мэдрэгдэхгүй л байгаа болов уу гэж би бодлоо. Тэр бол зүгээр ерөнхийдөө нөгөө явж байгаа тогтсон юмараа үргэлжлүүлж явж байгаа тийм ээ. Би ч бас тэгэж бодож байгаа. Иргэний төлөөллөөр нэг санал бодлоо илэрхийлэх үү. Би бол ингэж боддог шүү дээ. Эрүүл мэндийн салбар бол үндсэндээ бол бодлогын хувьд бол хямралд орсон. За тийм хямралд орсон. Монгол улсын иргэний эрүүл мэнд бол Монгол улсын тусгаар тогтнол байхгүй юу? Эрүүл иргэнтэй байж энэ улс орон цаашаа хөгжнө. Тэгтэл эрүүл иргэнтэй байх бодлого өөрөө огт алгаа л гэж үзэж байгаа. Хамгийн наадс салбарын сайдгүйгээр үйл ажиллагаа явуулчихна. Тэгээ сая та одоо дид сөйдсэн сайд одоо өрхийн эмнэлэгт бол их сайттай байхгүй асуудал. За хаянгу царах юм бол магадгүй тэнд нэг эргэнд ногд санхүүжилтээ аваад нөгөө ногд зэрэгдээ үзлэгээ хийгээл анхаачны үйлчлэгээ хийгээл явж бодлогын түвшин наач өөр байхгүй болчиход байна. Жишээлбэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоо яаж явах юм? Сая ихэд энэ халдвар төвчний дэглэлтийн асуудал дээр ямар шийдэл гарц гаргаж байгаа тий? Тэгээд нэг үүрэг гүйцэтгэгч сайт тавьчихсан. Тий? Тэгээд салбар нь өөрөө бодлого чиглэлгүй болчихсон. Тэг өнөөдөр ингэж явж байгаа бол би бол зүгээр иргэн хүний хувьд харахад бол энэ салбар бол үндсэндээ бол уналтанд орчихжээ. Уналтанд орчихж. Нөгөө талдаа зүгээр энэ салбар өөрөө энэ ямарваа нэгэн ганц эрүүл мэндийн салбарч биш. Салбар тодорхой бодлого чиглэл бол
тодорхой олон жилийн гэдэг юм уу урт хугацааны стратегтэй тийм хүрэх одоо үр дүнгээ тодорхойлцсон. Тэрэнд хүрэхийн төлөө тэрийг сайн менежер тэр ажлыг явуулж идэг. Гэтэл тийм бодлого байна уу? Салбар дундын бодлого байна уугүй юу? Хэтийн бодлого байна уугүй юу? Тэгээ өнөөдөр зүгээр салбарын түвшинд аваад сайд нь бол улс төрийн ямар нэгэн зүгээр ийм томилгоо нь бол бэлгэл болцсон. Хамгийн сүүл баг эрүүл мэндийн салбарыг хин нэгэнд нь ингээд нэг өгдөг болчихсон. Тэгээд тэнд би бол боддөг шүү дээ. Эмчхэн энэ эмнэлгийн салбар, эрүүл мэндийн салбарыг бол тэр салбарын хүн удирдах ёстой гэж ойлгодог. Тэгээ хин ч юм аахгүй удирдах гад явж идэг. Тэгээ хүн болгон эрүүл мэндийг мэднэ л дээ. Би ч одоо бас яриад ирнэ гэдэг шиг хүн болгон өөрсдөө хамаатай учраас яриад байдаг. А эргээд энэ өөрөө юм бодлоготой юм а. Энэ эрүүл Монгол иргэнтэй байж энэ улс орн хөгжих юм а. Тэ? Энэ улс орн чинь цаашдаа тусгаар тогтнож оршин тогтох юм а гэдэг зүйл энэ дархлаа байхгүй болчиход байна. Зөв зөв. Тийм жагуулгаар өнөөдөр юу гэдгийг одоо эрүүл мэндийн асуудал бол хүн болгоны проблем. Хүн болгон эрүүл мэндийн салбарыг шүүмжилж байна тийм ээ. Хүн болгон хүссэн эрүүл мэндийнхээ үйлчлэгийг өнөөдөр авч чадахгүй байж байна. Тэгээ эрүүл мэндийнх нь бодлого жишээлбэл юу гэдгийг өрхийн эмнэлэг за дүүргийн эмнэлгүүд бол анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлнэ. За тэгээд одоо юу гэдэг улсын одоо том эмнэлгүүд нь бол одоо дараагийн 2 дахь шатны гэдэг юм уу эмчилгээ үзүүлнэ гэдээ ингээд хэлчихсэн. Тэг иргэд хаана очих юм. Тэгээд өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүд байж байгаа. Нөгөө улсын эмнэлгүүд нь ачаалал дийлхий байж гсэн байж байгаа. Тэ? Тэгэл өнөөдөр Улаанбаатар хотын нэг хідэн төвлөрсөн томоохон эмнэлгүүд дээр нь өдөр шөнөгүй очир дугаар болчихсон. Тэгэл эргээл яах үгээр танил талаараа хин нэгэнд үйлчлэг авахын төлөө хин нэгнийг хайдаг тий хин нэгэнтэй уулздаг хин нэгнээр яриулдаг. Энэ салбар өөрөө энэ яг үннийг хэлэхэд одоо зүгээр муухайгаар ярих юм бол дампуурсан салбар болчиход байна шүү дээ. Миний тийм биз. Би бол жишээлбэл одоо яг иргэнийхээ хувьд бол өрхийн эмнэлэг дээр одоо юу гэдгийг очиж яг өөрийнхөө тухайд бол үйлчлэгээ авч ирсэн удаа бол бараг байхгүй. Ягаад гэвэл би залуу байна тийм үү? Залуу байгаа учраас тийм тодорхой эрүүл байгаа учраас тийм мал. А тэгэхээр одоо мэдээж одоо надад нөгөө иргэн гэж тооцогдож байгаа учраас одоо улсаас бол нэг иргэнд ногдох санхүүжилтээр миний тэр нэг жилд тодорхой үйлчлэг авах зардал маань ирж л байгаа. Тэрийг хин нэгэн одоо бас нэг өвчтэй гэдэг юм уу? Манай ахмад дууч гэдэг юм хүүхдүүд авч л байгаа. Гээл үндсэндээ бол юу гэдгийг тэгэж өөрөө өөрийгөө тайвшруулаад явж байгаа шүү дээ. Тэ? Ингээл явж байгаа. Энэ салбар чинь өөрөө юм тэнцвэргүй байдал үүсэж байна шүү дээ. Зөвхөн одоо жишээл би бас Чингэлтэй дүүрэгт олон жил яг нийгмийн салбар удирдах явсны хувьд бол ярихад Чингэлтэй дүүргийн эмнэлэг нь гэхэд зориултын ус эрүүл мэндийн эмнэлгийн байранд үйл ажиллагаа хүртэл явуулж шин. Хуучин одоо яам байсан буюу офисын байранд л эрүүл мэндийн болгоод явчихин тий. Тэгээд ямар ч бодлогогүйгээ хэлбэр юу гэхээр яг тэр үед юу гэсэн бэ гэхээр за Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн одоо төв одоогор бол төв тэр үед эрүүл мэндийн нэгдэл буюу эмнэлэг нь 170 ортой. Энэ зөвхөн насан туршид авдаг байсан. Эрүүл мэндийн бодлого үгээр дүүрэг болгонд хүүхдийн эмнэлэгтэй байх ёстой. Байргүй байхад бодлогоор ашиглаж байна. Тэгэхээр 170 орноос 70-ыг аваачаад хүүхдийн зориулалтаагаар болгож засварлаад хүүхэд авч байгаа. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг Сүхбаатар Чингэлтэй хүүхдийг эрүүл мэндийн асуудлыг ярьдаг байсан бол ерөөсөө нэг ганцхан өдрийн шийдвэрээр тийм болгоцсон. Тэгэхээр нөгөө боловсон хүчин чинь яах вэ те? Дээр нь өөрөө зориултын бус байранд явж исэн эмнэлэг маань дахиад хүүхэд авдаг болсон. Маш хүндрэлтэй байдалд орж ил байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэнд зүгээр юу гэдэг магадгүй стратеги нь дүүрэг болгон өөрөө хүүхдээ авдаг тий эмнэлэгтэй байгаад төрхтэй байгаад тий тэгээд одоо эмчилгээ аванчлагаа үзүүлдэг байх юм бол энэ зөв ирэндээ хүч байгаа. А тэгтэл чинь тийм боломж нь өөрөө байхгүй юмыг хүчээр заряа дараагаар болгож байгаа шүү дээ. Одоо тэгэл зайлвал одоо эмч эрүүл мэндийн салбар тэр үеийн одоо дүүргийн удирдлагууд те ажилласаар байгаа эрүүл мэндийн ажилтнуудын өсвөр бол одоо нэг хүүхдээ аваад нэг явж л байгаа шүү дээ. Тэр ингэ яваад тэгээд ерөөс тэр нь хэвийн болцсон юм шиг. Тэгтэл өнөөдөр нөгөө нэг надаас жишээл ахмадуудаас маань орыг олгаалаа гэж. Нөгөө явж исэн орыг хэвтчихсэн эмчилжсэн орыг автсан юм чи нэг хэсэг хүүхдэд өгсөн. Гэхдээ хүүхдийн бол хармаг өгдсөн. Гэхдээ тэнд нөгөө эргээд эрүүл мэндийн салбарын ор хүрэлцэн хангамж байхгүй л байгаа шүү дээ. Тэгээ яг хоо саяхан бол одоо тэр хууч одоо ордны баруун талд баригдаж байгаа нэлийн хил амтны эмнэлэг байгаа тэрийг одоо Чингэлтэй эмнэлэг рүү шилжүүлнэ. Чингэлтэй эмнэлэг болгоно гэж шийдэл гарч байгаа шиг бол би бол талархалтай л байсан. Тэрийг бид нар одоо жишээл 3 жил иргэдийнхэн гар өсгийг цуглуулад одоо цэрэнлэг гэрэмж мэдчихэж байгаа юм бид. Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгоё гэж хөөцөлтөд дийлээгүй шүү дээ. Дийлээв. Сая харин тийм шийдэл гарч ирлээ. Би яг бас салбарын яам дээр байсан л да. Тэгээд тэр нөгөө нэг тэр чин төрийн тус хамгаалтын эмнэлэг гэж авч ирсэн тийм. Тэр эмнэлгээ Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгочихё. Гэтэ саналыг бас тавьж ирсэн. Тэгээ тухайн үед Алтан уяг
ерөнхий сайд байсан, Тэмүүжин сайд ч хууль зүйн яамны сайд байсан. Тэр саналыг ер нь бол тавьж исэн. Даанч одоо миний хүснээр бол болоогүй л дээ. Ер нь бол хэд хэдэн юмдаа миний байр суурь бол эсрэг байсан л да. Ялангуяа тэр 2 дугаар эмнэлгийг нөгөө нэг хорхийн эмнэлэг болох асуудал дээр бол миний байр суурь бол эсрэг байсан. Саяны тэр төрийн тусгай хамгаалтын эмнэлгийг одоо байхгүй болгоод тэр чинь юу болгоод тайчлаа та. Сүүлдээ бараг шорон За нэг офис болгосон шүү дээ, тийм ээ. Тэрэндээ бол байр суурь бас сөрөг байсан шүү дээ. Ягаад гэвэл тухайн үед яг зориултын одоо байртай эмнэлэг баг байгаагүй дүүргийн хэмжээнд бол Сүхбаатар дүүрэг чинь тийм биш, тийм үү? Юу ч нь бол Чингэлтэй чинь бас зориултын биш. Баянгол чинь зориултын биш байсан тэр үед бас. Баян зүрх ч гэсэн бас тийм биш. Одоо ч гэсэн хэвээрээ. Гэтэл тийм үед бүр зориултаар нь ингээд анханаас нь тэр барилгын тэр архитектураас нь ахуулаад тэр чин эмнэлгийн зориултаа байсан шүү дээ. Гэтэл цорын ганц нэг тийм юм гараад ирж байхдаа тэрийг аваачаад офис болгоо хийчихсэн. Тэрэн дээр бол нэлээд байр суурь бол зөрчилтэй байсан л та. Танал нэгтэй байгаа. Тэгээд энэ өнөөдрийн энэ нэвтрүүлгээр бид нар бас нэг эрүүл мэндийн салбарын засаглалтай холбоотой одоо бичлэг байгаа. Тэрийг та бүхэнд харуулъя. Эрүүл мэндийн салбар өндөр сэхэнд орсон байна. Сэхэний байдалтай байна. Эрүүл мэндийн салбарт сайд нь алгаа, удирдлага нь алгаа. Тэгэхээр юунтэй холбогдлолтойгоор эрүүл мэндийн салбарыг улс төрийн томилгооноос улс төрөөс холдуулж өгөөч. Эрүүл мэндийн салбарынх нь өөрийн хүлээн зөвшөөрөгдсөн салбарт нь ажилтдаг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгсэн менежерийг томилж өгөөч гэдэг асуудал нэгт номерт. Хоёрт нь бол эрүүл мэндийн салбар өнөөдөр бодлого болчихжээ. Эрүүл мэндийн салбар бодлого болчих. Тухайн мэрэгжлийн бос нэг сайд нэг жил хугацаанд хурж ирээд эрүүл мэндийн бодлого, миний бодлого гэж явдаг болсон байна. Эрүүл мэндийн сайдын бодлого гэж юу байхгүй. Эрүүл мэндийн салбарын бодлого гэж байх ёстой. Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, томилогдож ирсэн сайд бүр өөрийнхөө мэрэгжлийн бас сайдын бодлогыг тус салбарт 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа нь өөрөө тухайн салбарыг улам бүр дөрөөлж байна гэлээ. Тухайлбал эрүүл мэндийн санхүүжилт, эмчилгээ үйлчилгээнд зарцуулах чиглэлд 85%, 5% нийгмийн эрүүл мэндийн буюу урьдчилан сэргийлэх чиглэлд тусгагдж байна. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх бос өвдөд хүрээд ирэхээр чинь эмчлээд үгүй гэсэн утга агуулгыг агуулж байгааг хэллээ. Энэ нь нэг үгээр хэлбэл салбарыг мэрэгжлийн бас хүн удирдах байгаа томоохон жишээ гэж хэлж байна. Сүүлийн 10 магадгүй 15 жилийн хугацаанд бол эрүүл мэндийн салбар маань тодорхой урт хугацааны бодлогуудыг хэрэгжүүлж чадахгүй яваад байна. Эдгээр зүйлийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа залуу эмчнэрийн төлөөлөл болгож ерөнхийдөө хэлсэн юм. Энийг илэрхийлэхийн тулд ерөөсөө бид бүхэн сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг харахад тодорхой болдیں۔ Энэ статистик мэдээлэл бол бид бүхэн эндээс харахад бол нас баралтын хэмжээ маань тогтмол сүүлийн 10 жил буусан боловч өвчлөлийн маань хэмжээ сүүлийн 10 жил ерөнхийдөө 2 дахин бүх өвчлөлт ерөнхийдөө 2 дахин ихсэн байгаамаа. Дэлхийд даяар нийгмийн эрүүл мэндийн салбар буюу урьдчилан сэргийлэх ангаах ухаан маань бол нийт төсвийнхаа ихэнх хувийг бүрдүүлж явдаг бол манай одоогийн байгаа төсвөөр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зарцуултын маань 85-аас 90% нь бол яг өнөөдөр гал дарах эмчилгээ хийх энэ салбарт энэ эдийн засагт ерөнхийдөө зарцуулагдаад явж байгаамаа. За тэгэхээр одоо үнэхээр сайдгүй болохоор зэрэг энэ салбар чинь дампуурчдаг юм уу үгүй юм уу гэдгийг та бүхэнд одоо ямар бодолтой вэ? За мөнх хотгой бол дампуурчд юм байна гэж бодож байгаа юм байна. За би бол ингэж боддгийн эсэргээрээ. Ер нь эрүүл мэндийн салбар бол сайдтай ч байсан, сайдгүй ч байсан хамгийн анхан шатны 1-2 дугаар шатлалын эмнэлгүүд бол голдолгоороо явж явах хэвээр. Тэр бол дайн болсон ч тийм ээ сайдгүй байсан дайн болсон ч тэр явдаг юм явдгаар явж явах хэвээр. За мэдээж ерөнхий чиглүүлэг байлгүй яг. Тэр бол бодлогын ганц хоёр тийм нэг чиглүүлгийн асуудал бол сайд дээр байгаа. Тэр сайдын чиглүүлгээр бол бодлогын хэмжээний за хэдэн магадгүй 5-6 жилдээ нэг удаа гардаг тэр бодлогын өөрчлөлтүүдийг бол ингээ гарч идэг. Өдөр тутмын тусламж үйлчилгээ бол ямар ч нөхцөлд бол тасралтгүй явж явах тэр чанар бол хадгалагдаж хэвээр. Тэр утгаараа эн чин төр гэдэг юмны онцлог нь тэр байгаа гэж бодож байгаа. Институт гэдэг юм яриад байгаа тийм ээ. Институт гэдэг бол ямар нэгэн одоо толгойтой толгойгүй өөрөө ингээд үйл ажиллагаа аваад явах чадварыг институт гэж нэрлэдэг. Тэр утгаараа бид нар энэ эрүүл мэндийн яам бол өөрөө бие даасан институт байх ёстой. Ямар ч нөхцөлд ингээд тасралтгүй чанарыг бол агуулж явах ёстой. Тэгтээ сайдаас шалтгаалаад маш их үйл ажиллагаанууд бол хоцрогдож байгаа.
ялангуяа томоохон санхүүжилтийн асуудлууд байж байгаа тийм үү. Жишээл энэ бол сая Улаанбаатарын үед маш том тод томруунаар харагдлаа л да. Сая юу болсон бэ гэсэн чинь ер нь л бол нөгөө нэг борооны дараа цов нөмрөв гэдэг шиг юм болчлоо. Ягаад вэ зэрэг гівгэнт л одоо засгийн газраас одоо ерөнхий сайд ингээд гівгэнт 900 сая төгрөгийн санхүүжилт ингээд гаргаад эхэлж байгаа байхгүй юу. Эн чинь юу болоод өнгөрчөө гэсэн чинь нөгөө нэг хэвлэл мэдээлэлээр өндөр аваад тийм үү. Одоо нялхсан эндэгдэл одоо хүүхдүүдийн эндэгдэл нэлээд өндөр гараад ингээд асуудал бол нөгөө нэг их хурц өнцөгдөд тавиад эхлэнгүүт л нөгөө нэг мөнгө нь гарч ирж идэг. Гэтэл энэ асуудал чинь ингэж явах ёсгүй юм аа. Тэр тухайн асуудал ингээд хурцдмал байдал ингээд үүслээ, хэцүү байдал үүслээ. Тэр тухайн үед нь урьдчилан сэргийлэх маягаар санхүүжилт нь ингээд орж ирдэг. Тийм асуудал үүсэхгүй хэмжээнд салбар маань өөрөө ингээд явж явах ёстой. Гэтэл сая бол нөгөө нэг нэргсний дараа орилоо гэдэг юм болчлоо л да. Энэ дээр бол яалтчгүй одоо нөгөө нэг одоо салбарын одоо тэргүүлж байгаа улсуудын бас асуудал бол гарч ирлээ. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн бас манлайлалын асуудал гарч ирлээ. Гэтэ одоо яалтаач үлээ тэр халдвар төвчин судлалын үндэсний төвчин бол яамны зүгээр нэг агентлаг байж байгаа шүү дээ. Тэд нар бол нэмэлт санхүүжилт авъя гэхэд тийм амар авч чадахгүй. Мэдээж яамдаа л анхаар саналаа тавин түүнээс шууд засгийн газарт бол кабинетийн хэмжээнд асуудал ярьж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр иймэрхүү асуудлаас болоод энэ яалтчгүй энэ манлайлалын асуудал, засаглалын асуудал байна гэдэг нь бол нүдэнд ил харагдаад байгаа юм. Тэгээд засаглалын би түрүүсэн засаглалын хямралд орчлоо. Тэгээд сайдгүйгээр яах вэ? Одоо явж болно гэд бид ингээд нэг яах вэ? Ингээд аргацаагаа л яваад байгаа. Эрүүл мэндийн сайд чинь бол энэ том бүх хэмлгүүдээ удирдлагуудын нэгдүгээр томилж байгаа албан тушаалтан тийм үү? Эдгээрт үүрэг чиглэл өгч байгаа. За дээрний дүүрэг, аймаг сум тэгээд үрхийн хэмлгүүд бүхэл юмыг бодлогоор ойлдуулж хангаж байгаа. Ийм одоо юу гэдгийг эрүүл мэндийн салбарын төрийн захиргааны төв байгууллага удирдлага байхгүй юу? Тэ? Тэр агуулгаараа асуудал маань гэхдээ айл өрхөөр удсан ч гэсэн аав нь байхгүй, ээж нь байхгүй бол хин нэг өгүүлдэг. Хин нэгний тэр юм сонсохдоо хэд тоногоор байхгүй байхлаа асуудал болдог шүү дээ. Тэрийн салбар өөрөө яг хямралтай салбар болчиход байгаа. Тэг би бол нэг ийм л юм боддог байх. Зүгээр эрүүл мэндийн салбарч Монгол улс магадгүй тийм ээ. Урт хугацааны стратеги аваад за нэг засгийн газар бүрдэхээр л тэдэн яамтай байна, тэдэн салбартай байна гэдэг. Тэдэн он хүртэл Монгол улс 9 яамтай явна. Эрүүл мэндийн салбарын бодлого 2050 он хүртэл энэ хүртэл явна. Иймэрхүү бүтц яг ингэж явна. Тэгээд ийм бодлогыг явна. Ингэж хөгжинэ гэдэг энэ урт хугацааны стратеги тооцсны дараагаар магадгүй тэнд нэг менежер тавигдах, тэнд сайдтай байхгүй асуудал ярих юм бол бид нар арай өөр юм ярьж байна. Өнөөдөр бол 4 жилээр бодлого маань байгаа. Ингэдийн эрүүл мэндийн яам дээр урт хугацааны бодлого гэж байгаа ойлгомжтой. Тэр нь бол одоо 15 онд дуусж байгаа. Тэгээд дараачийн урт хугацааны одоо стратегийг бол дахиад нэг эх 15 жилээр бол ингээ хийх ажлыг бол эрүүл мэндийн яам хийж байгаа. Байхын хувьд бол байдгийн. Юу дутагдаад байдаг вэ гэхээр зэрэг сайд солигдохоор зэрэг л нөгөө нэг бодлого маань ингээл дагаал солигдчихдаг. Тэр одоо нөгөө нэг тогтвортой байдал гэдэг маань олигтой хангагдаж өгөхгүй байна. Тэрийг хуулиар нь хангаж өгөх ёстой юм билээ. Түүнээс ч одоо ингээл нэг сайд гараад ирдэг нөгөө нэг явж исэн бодлогын бараг 70-80% нь өөрчлөө хайчдаг. Тийм урт хугацааны бодлого гэдэг бол утга учиргүй л санагдаж байгаа юм л да. Байхын үед бүх юм байгаад идэг. Хэрэгжилтэн дээр нөгөө хуульчин гуйл болдог ч гэдэм юм уу. Ийм л юм болоод байгаа юм. Саяны сурвалжлаган дээр эмчийн ирсээр явж тийм ээ. Тэгж байна. Эрүүл мэндийн салбарын бодлого гэж байхаас эрүүл мэндийн сайдын бодлого гэж байгаа. Сайдын бодлого бол зөвхөн захиргааны хэдэн ажилтнуудаа хэрхэн яаж ажилуулах уу гэдэг бодлого бол тэр менежерийн асуудал байж болно. Эрүүл мэндийн салбарын урт хугацааны бодлого гэдэг зүйл бол саяны хэлдгээр стратеги. Одоо сайд орж ирлээ гэж бодоход тэр урт хугацааны бодлого нь за нэг 5-аас 10% одоо өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг ч юм уу те. Гэтэл шиг одоо манай одох шиг одоо орвонгоор нь эргүүлдэг ч юм уу бүр их томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байх нь зохимжгүй юм а гэдэг юм бол явж байгаа. Энэ бол нэлээд тийм засаглал нь нэлээд тогтчихсон энэ өндөр хөгжилтэй орнууд бол их яригддаг асуудал л да. Яригдах ч яг ер нь бол тогтцсон байдаг. Ямар ч сайд солигдчихлоо жишээлх юм бол ямар ч сайд солигдоод бол бодлогын салбарын асуудал өөрчлөгддөггүй учраас зарим орнууд ч бол эрүүл мэндийн сайдаар бол ерөөсөө улс төрийн албан тушаалтан хүссэн хүн ингээл улс төрийн томилгоор ингээд явж яадаг. Гэтэл цаад ажил нь бол ингээл тогтвортой ингээд явж байдаг. Ийм байдал бол өндөр хөгжилтэй орнуудад ажиглагддаг. Гэтэл манаа дээр бол сайд солигдлоо бүх юм өөрчлөгдлөө гэдэг ийм одоо тогтолцоо яваад байна. Энэ дээр та Цэрэнбат доктор одоо юу гэж бодож байна? Та бол одоо
хуулийн бас нэлээд мэдлэгтэй хүн байж байгаа. Эрүүл мэндийн салбарын талаар маш сайн мэдлэгтэй хүн байж байгаа. Ингээд мэрэгжлийн хүний нүдээр хатахаар юу гэж бодож байгаа юм? За ер нь бол та бүхэнтэй санал нэг байна. Өнөөдөр энэ эрүүл мэндийн салбарт бол бодлого өгүүлэгдэж байна. Залгамж холбоо бүхий доктортой урт удаан хугацааны хүн амын одоо эрүүл мэндийг хамгаалсан. Өөрөлдвөл миний бодлоор бол өнөөдөр бид нэр хойноос нь хөөцөлтөд байх ш. Нийгмийн эрүүл мэндийг бол бодлогоор одоо тэргүүн ээлжинд тавих хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн салбар. Өөрөлдвөл өвдсөн хонь $100 зараад авах юм уу? Өвдөхөөс нь өмнө $5 зараад тий урьдчилан сэргийлэх үү? Эдийн засгийн ач холбогдлоо ботсон ч гэсэн бид нар өнөөдөр бол яах аргагүй энэ чиглэлд бол явах ёстой л гэж бодож байна. Өрхийн эмнэлгийг одоо бид нар хүн амынхын тоонд нь үржүүлээд шууд өгж байгаа тийм ээ санхүүжилтийг бол энэ дээр бол би одоо энэ салбарыг бас тодорхой хэмжээнд удирдах авч явж байсан хүний хувьд нэг жоохон үзэл бодлын жоохон зөрчил байдгийн. Бид бүхэн энэ өрхийн эмнэлгийн санхүүжилтийг бүр яг хүн амд нь шууд үржүүлээд автоматар өгөх биш. Яг тухайн хүн амд үйлчилсэн тусламж үйлчилгээг нь хараад тэрэн дээр нь үнэлгээ хийгээд үнэлгээнд нь суурлаад илүү сайн үйлчилсэн нэгэнд нь илүү мөнгөний өгдөг, дутуу үйлчилсэн улсууд нь дутуу мөнгөний өгдөг. Ийм тогтолцоор шилжүүл яад юм бэ гэсэн ийм надад ийм бодол байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр та юу гэж боддог вэ? Одоо жишээлх юм бол миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа гэж бодож байна. Жишээлбэл танаа жишээл хороонд одоо хэвтрийн өвчтөд 100 хүн байла тийм үү? За тэр 100 хүн дотроос 100 дээр нь одоо эргэж тойрч чадчихэв үү? За 100-аас 90 дээр нь эргэж тойроод одоо 10-т нь үйлчилж чадахгүй байгаа бол тэр санхүүжилтээс нь яг одоо тэр шилбэл хөгжтийг эргэж тойрох гэдэг нэг санхүүжилт байлаа гэж бодъё тийм үү? Тэндээс нь одоо хасаад өгдөг. А гэтэл 100 хүн байжсэн чинь нэг хүн нэмэгдчихлээ, хүн ам нэмэгдлээ. 100-аас 101 хүнд үйлчилчих юм бол тэрэнд нь тааруулаад илүү мөнгөний өгдөг. Одоо ийм үр дүнд суурилсан санхүүжилт рүү шилжүүл яаж байна вэ? Яг өнөөдөр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилтийг үр дүнг нь яаж хэмжиж байгаа вэ? Тэрийг ингээ хөндлөнгийн ямар нэгэн хяналт үйлчилдэг юм уу? Та энэ дээр нэг надад нэг За ер нь бол энэ ингэлдээ нэг иргэнээр тооцсон бид нар дунджаар 16,000 гэж яриад байгаа тийм ээ, сардаа 1350 гэж байгаа. Тэгэхдээ таны яриад байгаа яхаа зүгээр хэвтэрт байгаа хүмүүсийг эргэж тойрох, хүүхэд эргэж тойрох гэж яриад байгаа болж статистик тоог баримталж нэг иргэнээр тооцож өгч байгаа. Тэгэхэд тэр өрхийн эрүүл мэндийн төв дээр бол статистик тоо биш, төр оршин суугч нар бас үзүүлж байгаа. 1500-аас 2000 хүнийг илүү үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар гэхэд шин төрж байгаа хүүхдүүд чинь одоо эх оныхаа статистик тоонд ордоггүй. Тэр хүүхдүүд бол одоо манай хороохоор бодоод үзэхэд бол 500-аас 600 хүүхдний жилдээ төрж байгаа. Тэгэхдээ энийг бол одоо бодоод үзэхэд бол нөгөө үр дүнгээр суурилсан гэдэг нь бол яг байж болно. Тэгэхдээ өнөөдөр нэг иргэн өнөөдөр жилдээ 4 удаа 3-аас 4 удаа одоо өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх ёстой гэж заасан байдаг. Тэгэхэд өнөөдөр нэг хүн одоо бараг сардаа 3-аас 4 удаа үзүүлж байгаа. Тийм учраас тэрийг бол одоо нэг иргэнээр тооцсон санхүүжилчин бол үнэхээр хүрэлцдэггүй. Бид нарыг бол одоо тусламж үйлчлэгээ муу үзүүлж байгаа гэж одоо ард иргэд дүгнж байгаа бах тийм ээ. Тэгтээ энэ бол тий хил ам их гардаг. Тэгтээ энэ бол нөгөө нэг иргэнээр тооцсон санхүүжилчин хүрэхгүй бид нар одоо 85-аас бараг 90% нь одоо салиндаа явдаг. Статистик тоо одоо орж ирээд бид нарыг статистик одоо эмчээ аав, стандартаар нь эмчээ аав, сувлагчаа аав, хүний аав гэж заадаг боловч нөгөө орж ирж байгаа стандарт одоо нөгөө нэг иргэнээр тоосон санхүүжилт чинь хүрэлцэхгүй амьдрал дээр бодит амьдрал дээр бол хүрэлцэхгүй шүү дээ. Тэрийг бол одоо удаа дараагийн одоо бид нар засаглалаа сайд нарт бол бид нар танилцуулдаг. Дараагийн сайд гараад ирэхэд дахиад ойлгох болдог. Ингээл өөрчлөлтөд бидэг. Ерөөсөө шинээр тайлбарладаг. Бас засаглалын гам шиг л тэрийг ерөөсөө ойлгохгүй тийм ээ. Тэгээ бид нар бол яг тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэрний үр дүнг тооцоход бол амархан шүү дээ. Бид нар яг зүгээр нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг бас тодорхой хэмжээгээр нэмээд тодорхой хэмжээгээр үр дүнгийг ингэж тооцох юмаа гэдгээр гараад ирэх юм бол тэр бол ерөөсөө асуудал байна. Өнөөдөр бол та бүхний одоо хийсэн ажлыг хөндлөнгийн ямар нэгэн үнэлгээний газрууд ирж үнэлдэг юм бол одоохондоо байхгүй тийм үү? Яг зүгээр нөгөө гурвалсан гэрээгээр бид нар нөгөө яаж байгаа. Жишээлх юм бол 100 хэвтрийн хүнээс хэд дээр нь яг очсон байна ч гэдэм үү, тийм үнэлгээ хийдэг тийм байгууллага үйл явц бол процесс байхгүй шүү дээ тийм ээ. Гэрээ шалгаа явж байгаа. Дүүрэг дээр эрүүл мэндийн төв. Та зөвхөн энэ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын хувьд өрхийн эрүүл мэндийн санхүүжилт яг ямар одоо үйл явцаар ямар маягаар
нэг санхүүжээсэ гэж хүсдэг вэ? Танд тийм бодол байдгүй жишээ. Байлгүй яг хоо ерөнхийдөө би бол одоо өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаад 10 жил болж байна. Их хэмжээсээ ихсүүлээд явж байгаа одоо 2009 оноос дарга болсон. Тэгээ ер нь бол бодоход бол нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг бол тодорхой хэмжээгээр бас нэмээд одоо бол 2017 оны 1 сарын 1-ээс эхлээд бид нар бол эрүүл мэндийн даатгалаас бас мөнгө авах санхүүжилт авах байгаа. Тэгээд өшөө бас одоо хөдөлмөрийн одоо нөгөө асаргаа гэж яриад байдаг. Одоо нөгөө бид нар нөгөө нэг асаргаанаас бас тодорхой хэмжээ нөгөө одоо сэргийн засах масгаар ингээ аваад идэг. Тэрүүгээр бас авах бол зүгээр энэ бол миний санаа шүү дээ. Ерөнхийдөө тэрүүгээр бас авах бас боломж гарц байдгийн болов тий. Тэгээд ерөнхийдөө санхүүжилтийн хангалттай өгөөд хөгжих боломжийг өгөөд өрхийн эрүүл мэндийн төвийг тий. Ингээд өгөх юм бол өрхийн эрүүл мэндийн төв хөгжих боломжтой. Тусламж үйлчлэгийг иргэдэд яг хүргэдэг хүмүүс нь өрхийн эрүүл мэндийн төвийг байхгүй. Тэгээд нийгмийн эрүүл мэнд гэж сая Цэрэнбат хэмжүүлсэн тий. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төв шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг өрхийн эрүүл мэндийн төвөөр төлхөө өгөх хэрэгтэй. Тэгхийн бол иргэдэд одоо тэрийг юм одоо өнөөдөр бол яг үнийг хэлэхэд 2 дахь шатлын ажлыг хийгээд сууж байгаа шүү дээ. Үзлэгээ хийгээл бид нар үдээс хойш нь айлуудаараа явж нөгөө өндөр настай хүүхдүүдтэй эргэж тойрж байна. Ийм л заавч үлдээ. Тэгэхээр нөгөө нийгмийн эрүүл мэндийн асуудал гэдэг чинь орхигдоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бид нар 10, 20, 30 жилийн дараахыг харж явах хэрэгтэй тий. Тэгэхээр зүгээр өнөөдөр бид нар урьдчилан сэргийлэх үзлэгээр зүгээр цэцэрлэгдээ сургууль дээр очиж үзлэг хийж байна. Тэгэхэд тэнд илэрж байгаа хоолойны ангийн шүдний өвчтөл бол 70, 80, 90% байгаад шүү дээ. Тэгэхэд бид нар өнөөдөр эрүүлжүүлж чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төв дээр өнөөдөр шүдний эмнэлэгтэй байх хэрэгтэй. Ер нь бодлогоосоо цаанаасаа зохицуулагдсан байх хэрэгтэй байхгүй. Шүдний эмчтэй байх. Тий нийгмийн эрүүл мэндийн давсан жүрчээ сурвалж сурчлагаа явуулах өрөөнүүдтэй байх. Жирэмсэн ээж нарыг өнөөдөр одоо төрхөөс нь өмнө бид нэр жирэмсний дасгал хөдөлгөөний заагаад өгөх юм бол тэр төрхийн дараах хүндрэлүүд чи үүсэхгүй шүү дээ тийм ээ. Тэрийг бид нар өнөөдөр хийх гэхэд өөрөө ямар байгаа вэ? Тэгсэн мөртөө дээрээс нь бодлогоороо тэрийг хийгээд идэг. Их олон ажлуудыг жагсаалттай тавьсан байж байгаа тийм ээ. Өшөө бас төсөл хөтөлбөрүүд өнөөдөр бид нар дээр өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгждэг. За одоо умаа хүнз үйсэн шинжилгээ, халдвар тус чихрийн шижин, тий сахар, холестерин үзгээд бид нар үзэж байгаа. Дээр нь тэмүүгийн нэг цагийн үйлчлэгээгээд үзэж байгаа. За үнэхээр бид нар энэ бол ард иргэд хэрэгтэй гэдг нь харагдаад байгаа боловч өнөөдөр цаашдаа 1-2 жилдээ хэрэгжүүлж ирсэн цаанаас нь тест одоо бусад одоо юм уруулж одоо тэр хэрэглэгддэг хэрэгслүүдийн та нар өөрсдөө аваа гэд ингээд үлдээчдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр тэрийг чинь авахын тулд дахиад нөгөө мөнгө төгрөг чинь хэрэгцээтэй байгаад байдаг. Өрхийн эмнэлгүүд дээр ажиллаж байгаа боловсон хүчинг хүмүүсүүд жоохон голонгой байдаг л да. Дөнгөж төгсөөд удаагүй улсууд ингээд байнга байдаг, доктор суурьшилтай ажилдаггүй. За энэ бодвол нөгөө нэг цалин одоо нийгмийн хангамжийн асуудалтай холбоотой юм болов уу гэж би бол ховдоо боддог. Танд бол энэ дээр ямар асуудлууд ер нь гарч ирдэг вэ? Яг нь ер нь бол энэ бол яригдах асуудал тий. Би бол зөвхөн өөрийнхөө өрхийн эрүүл мэндийн төвийн юунд ярихгүй, төвшөнд ярихгүй. Бусад нийт одоо өрхийн эрүүл мэндийн төвийнхаа хэмжээнд яриа штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр эрүүл мэндийн тухай хууль өөрчлөгдснөөс болоод нөгөө 3 жил тутамд нөгөө тэтгэмж олгоно гэдэг энэ бол нэг бас нэг хөшүүрэг болсон. Шинэ одоо эмч нар ажиллаж агаад 3 жил ядаж тий. 3 жил болоод 4 жил болж иж баг тэд нар явдаг л та. Тэгэхээр бас шинээр ялвал яг тодорхой хэмжээгээр бид нар нөгөө нэг эрүүл мэндийн салбар учраас шинэ хүмүүсээ нөгөө өргөжлүүлэн одоо сургах бааз нь байх нь бас нэг талаасаа зөв. Туршлагажуулах. Тийм, туршлагажуулах талаасаа бол нэг талаасаа зөв. Тэгэхдээ энэ бол бас нэг шууд одоо нөгөө төгсөөж ширээний араас гарч ирээд нөгөө ажиллаж байгааг бас иргэд ч гэсэн бас ойлгох хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр шатлал байна, хоёрдугаар шатлал анхан шатнаж байсан бүгд эрүүл мэндийн бааз учраас эднэрт маань ажиллаж байгаа. Тэгэхээр эднэр маань бас туршлагаучаа. Гэхдээ энэ бол байсан ч гэсэн бас бага хэмжээгээр тий цөөн хэмжээгээр аваад бас тэднийгээ дадлагжуулаад цаашдаа сурах нь бидний бол үүргэлтэй. Ер нь бол бас өрхийн эрүүл мэндийн төв дээр удаан ажиллахгүй байгаа даа нэг тал нь ингэхээр бид нар бол цаанаасаа нэг бас бодлого байх хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв дээр бол одоо анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэх гээ хэлсэн. Тэгсэн чинь бид нар одоо жишээ нь манайх 6 эмч байлаа гэхэд нарийн мэрэгчлэр 5 эмч нарийн мэрэгчлэр төгссөн. За тэгэхээр би тэр хүнээ бас доктортой ажиллуулахын тулд тодорхой хэмжээний хувь өгж байлгах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тодорхой хэмжээний хувь өгөхөөр одоо нөгөө аудит нэрээр шалгадаг тийм ээ. Ирэхээр та нар анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэх гэж яахаараа энэ хүн дээр хувь нэмээд цалин нэмээд өгчихсэн. Энийг бойл гээд торгоо яваад өгдөг байхгүй. Тэгэхээр би тэр хүнийг эхог нь харуулмаар байна.
Тодорхой хэмжээний дүр саншил. Одоо тэр чөлөөтэй үйл ажиллагаа явуулмаар байна шүү дээ. Тэр хүнийгээ би доктортой байж үсэхийн тулд менежерийн хувьд би бас тодорхой хэмжээгээр барихын тулд бас шүрэг байх хэрэгтэй үстэй тий. Тэг чин тийм юмыг цаанаас нь ингээ бас боогоод идэг тал байдаг л да. За бид бүхэн нэвтрүүлгийн зүгээс энэ өрхийн эмнэлэгтэй холбоотой бас нэг ярилцлага хийсэн. Та бүхэн сонирхно уу? Манай улсад өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа хүндээ хүрч үйлчилдэггүй, чанаргүй, хүртээмжгүй байгааг иргэд шөмжилдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад нэг хүнд 50,000 төгрөг ногдвол үйл ажиллагаа нь хэвийн чанар хүртээмж нь сайжирна гэжээ. Гэтэл өнөөдөр нэг иргэнд жилдээ 16,000 төгрөг, сардаа 1,333 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авна гэж тооцоолон санхүүжилтийг олгож байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 218 өрхийн эмнэлэг байдаг. Нэг өрхийн эмчид дунджаар 2,731 хүн ногдож байгаа. Нэг эмчид ногдох стандартаас 673 хүнээр илүү үйлчилж байгаа. Тиймээс цаашдаа өрхийн эмчийн орон тоог нэмж ажилуулах шаардлагатай байгааг дээрх тоо баримт харуулж байна. Өнөөдөр улсын тов эмнэлгүүдээр бол хэд ачаалтай асар их хүн богинорсон очир дугаарын асуудлыг хэдийгээр орчин үеийн юу оруулж байгаа ч гэсэн тогтолцоор оруулж байгаа ч гэсэн ачаал ихтэй байж байгаа. Хөдөө гадаанаас хүмүүс үзүүлэлт хэмжлүүлэх юм хэрж байгаа. Харин хувийн салбар дээр бол харин ачаал бол багтай. Хувийн салбарт очдог үйлчлүүлдэг хүмүүсийн тоо цөөн байгаа нь хэдийгээр хувийн салбарын үйлчлэгээ өндөр байдал нь нөлөөлж байгаа ч гэсэн хувийн салбарт даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх хууль хэрэгжихгүй байна. Энэ даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх асуудал дээр Монгол улсын нийгмийн хамгааллын яам за даатгалын зөвлөл бол нэлээд одоо шуурхай ажиллаж шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Хон шатны үйлчилгээ хангалтгүй гэж үздэг. Тиймээс 2 болон 3 дугаар шатлын эрүүл мэндийн төвүүдийн ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Цаг аваад тэгэл үзүүлдэг юм байна л. Бид нар энэ эмнэлэгтнийг хандж байгаагүй. Өнөөдөр л үзүүлэх гээл хүүхэд харуулах гээл. Очор нь одоо хэд хоногийн өмнө зарим нь одоо дугаар авсан ч гэсэн сарын дараа үзүүлж байгаа тохиолдол байна гэдээ яриад шүү дээ. Зарим тийм тохиолдол гарчлаа байгаа хэл та. Гэтэ ерөнхийдөө гайхал юм шиг байл шүү дээ. Цагаа аваад уучраа авчвал. Нэгдүгээр эмнэлэг бол үнэхээр сайжирсан байл сайн байл. Бус эмнэлгүүд бол одоо энэ юунтаа уялдаатай яадгийн одоо тэр сайд мэдээсэж болд юм. Бус эмнэлгүүдийн талаар бол би нэг тийм сайн гэж хэлж чадахгүй. Манайх хувьд гайгүй л шүү дээ. Сая би яхад. Тэ шүн жоохон ачаал ихтэйлээсэ. Эрүүл мэндийн асуудлыг бол маш хүндрээд байгааг ерөөсөө хүн болгон мэдж байна. Харин эмч нь амраа явуулсан гэж байна. Тэгээд 4 сарын 10 дээр тэгээд цагаа ав гэж байна. Утсан нөмөр өгсөн. Тэгэл асуугаал гараад ирлээ. 8,000 орчим хүн амтай өрхийн эмнэлэг гэхэд 4 сувлагч, 4 эмчээс гадна хөтөч сувлагч, мэдээллийн ажилтан, нэгтлэн бодогч ажиллах нормтой талаар салбарынхан хэлж байгаа. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн эмчилгээ ялангуяа ийллэг барай хийдэг эмч, эсвэл сувлагч хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр өрхийн эмнэлэгт гарын 5 хуранд хүрх үгүй хүн ажиллаж байна. Тиймээс эхлээд эмч сувлагч нарын тоог нэмэгдүүлж байж чанарын тухай ярих шаардлага байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгссөн залуу эмчнэр өрхийн эмнэлгүүдэд дадлагжигч эмч хийж байна. Дадлагжигч эмч нар өрхийн эмнэлэгт 2 жил ажиллаад нарийн мэргэжил эзэмших дараагийн шатны сургалтанд суух хэрэгтэй болдог байна. Дөнгөж сургууль төгссөн эмнэлгийн албаас нь лицензийг аваагүй байгаа хүмүүсийг ажилуулах асуудал дээр бид анхаарч нарийн мэргэжлийн өндөр чадвартай эмч нарыг өрхийн эмнэлэг дээр ажиллуулах чиглэл дээр бас бодлогын өөрчлөлтүүдийг бид хийхээр чиглэл өгч байгаа. Энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг бас боловсронгуй болгож байна. Ийм чиглэлээр одоо бид бас эрүүл мэндийн салбарыг 2016 онд томоохон өөрчлөлтүүдийг хийн. Тиймээс өрхийн эмнэлгүүдийг дамжуулгын бааз болж байгааг зогсоох шаардлага байна. Намуудын мөрийн хөтөлбөр дээр энэ өрхийн эмнэлгийг 100% одоо хувьд нь ингээд шилжүүлээд бүр үйл ажиллагааг нь чөлөөтэй болгочихъя гэсэн асуудлууд яригдж байгаа л да. Тэгэхээр та эрентэй бол ямар хөө бодол саналтай байдгийг? Үгүй ер нь баг бас нэг болохгүй ингэж байж байгаа одоо нэг хоёрын хооронд байгаа тийм үү? Статус нь хувийнх мөртлөө санхүүжилт нь улсаас орж ирдэг учраас хагас улсын хагас одоо хувийн юм шиг юм нэг сонин санхүүжилт. Бүх юм нөгөө зөрчилтэй байхгүй. Нөхөрлийн тухай хуулиараа хувийн хвшлэг гэхээр болохгүй. Одоо чөлөөтэй нөгөө ажилчтайгаа одоо доктортой байлгаад урамшуулад нэмэх гэхээр болохгүй. Төрийн юмыг та нар захиран зарцуулж ижиж ийм юмтай замбраагүй байж болохгүй гэд ингээд хянаад байдаг. Тэгээд иймэрхүү жоохон асуудлууд байдаг л да. Гэхдээ энэ миний бодлоор бол бас нэг ингэж хоёрын хооронд байж хахаар тэгтээ ард иргэдэд бол сэжлүүлтэй. Иргэдэд. Таны хувьд за өрхийн эмнэлэг бол үндсэндээ нөгөө хуулинд байгаа тодорхой заалт байгаа шүү дээ. Төрийн
чигүүргийг гэрээгээр гүйцэтгүүлж болно гэдэг үндсэн энэ агуулгын хүрээнд л өрхийн эмнэлгүүд нөхөрлөлөөр төрөө санхүүжилт авч иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж явж байгаа тийм. Хоёр зүйл над зүгээр санагддаг. Түрүү санхүүжилт ярьчлаа тийм ээ. Санхүүжилтэн дээр одоо жишээл нэг иргэнд ногдох санхүүжилтийг өрхийн эмнэлгүүд өгч байгаа. 20,000 иргэнтэй 13,000 иргэнтэй ингээд бүгдэнд өгч. Тэгээд яг зүгээр л нэг иргэнд ногдуулаад өгчдөг. Тэгтэл эн чинь газар нутгийн онцлог байгаа. Жишээл 3 км-ийн радиус дотор иргэдэн байгаа өрхийн эмнэлэг байгаа байхгүй юу? Тийм байгаа. Тэгтэл 30 км-ийн радиус дотор өрхийн эмнэлэг байгаа. Тэгтэл нөгөө тэнд ажиллаж байгаа эмч сувлагч үзлэгээ хийх нь би өрхийн эмнэлгээс магадгүй танд 30 км-ийн цаана байгаа мөнх хотынд очих болж байгаа. Тэнд унаа тэрэг байхгүй, хангамж нь байхгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар очих гэдэг л шаардлагыг тавьчихсан. Яаж очих тухай асуудлыг юусоо шийдээгүй болон шийтгэж хүсээгүй. Тэгээд тэнд байгаа санхүүжилт энд байгаа 300 м-ийн цаана орох мөнх хот төгс санхүүжилтээр яг нэг байгаа байхгүй. Тэгээ үндсэндээ өрхийн эмнэлгийн нөхрөлийн одоо юу гэдгийг энэ төр даргыг гэдэг юм удирдлагыг чи өөрөө л менежментээ хийгээл хийдэг штэ. Асуудлаа шийдэх ингээ хайцсан. Тэгэхээр энэ хэд маань яг хөө гэхээр эргээл нөгөө цалин руугаа ордог. Нөгөө имж сувлагч надад ногдох зардал руу л ордог. Унааныхын зардлыг гаргаж өгдөг. Тэгээ яв гэдэг шаардлага. 30 км-ийн цаанаага хүн өдөрт хэдэн айлаар тэр 30 км-ийн цаанаар хэдэн айлд очих вэ? Хэдэн иргэнд үйлчлэг хийх вэ? Ингээд энэ норм твийг нэгдүгürt өөрчлөх юм. Зааж өгөөгүй. Тийм. Энийг өөрчил бас бодлого болмоор юм шиг байна. Энд хэрвээ энэ өрхийн эмнэлэг цаашдаа яг энэ чиглэлд үйлчлэгээ явуулнаг бол нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал энэ эмч эмнэлгийн салбарын ажилтнуудын асуудал. За төгсөөд ирлээ ангаахын салбарт гэдэг юм эрүүл мэндийн салбарын сургуульд сураа 6 жил юм уу 4 жил сураад ирэхээр та өрхийн эмнэлэгт 2 жил дадлагжигч юм шиг өстой тэгжээ дараа та эрдэнэ тур буюу нарийн мэрэгч сурах өстой гэж шалгуур тавьчихдаг. Тэгж байгаа тий. За тэгэхгүй бол таавал цаашаа сурах хэрэг байхгүй. За та ажиллах хэрэг байхгүй. Зөвхөн өрхийн эмнэлэгт ажиллах. За нэгдүгээр яг өрхийн эмнэлэг бол дадлагжих маягтай болчихно. Нөгөө хуулиараа анхаачдын тусламж үйлчлэгээ үзүүлэх учраас тэнд анхаачдын тусламж үйлчлэгээ үзүүлээл та 2 жил дадлагж чадах гэдэг асуулт. Тэгэхээр нөгөө боловсруучны бодлого хөрсөн дээр байгаа асуудал хоёрыг шийдэж чаддаг. Баахан эмч бэлтгэл гаргаад байна. Үйлдвэрлэлээ. Ажлын байр авахгүй болсон. Нөгөө эмч нар маань хааж байгаа. Тэгээд нөгөө нарийн мэрэгжлийн эзэмшээд утсан эмч маань хаана ажиллах вэ? Эргээл саяны цэрэнлгуур эмч ярьдгаар өрхийн эмнэлэг дээр байлгахын тулд тэнд тодорхой урамшуул байдаг юм уу? Тэнд байлгах, тэнд ажлын байртай байлгах, ажил дээр байлгахын төлөө бас эргээд нөгөө өрхийн эмнэлгийн удирдлагууд менежерүүд маань ажиллаж эхэлдэг. За ийм хоёр дахь асуудал дээр тодорхой бодлого байхгүй. Өөрөөр хэлбэл бас зөнд нь хэц. Та тэгэл энэ хүмүүсийн учрыг нь бол тэгээ нөгөө төрийн тодорхой одоо хяналтын байгууллагууд нь эргээд эднэртээ асуудал шийдчихдэг. За гурав дахь асуудал. За сайн хэмтлээ тий. Өрхийн эмнэлгийг ер нь ингээд төрөөс санхүүжилтээ аваад хувь хвшил байх юм уу? Аль эсвэл нэг мөсөн хувьд нөх юм. Хувьд нь тий засаглалын төв шүү. Одоо зөвхөн менежментийг нь аваад яваад ч санхүүжилтээ усаас аваад. Нэг мөсөн хувьд шилжүүллээ. Улс яаж энэ санхүүжилтийн механизм барих юм? Иргэн бие жишээлбэл юу гэх юм? Эсвэл зөвхөн ганцхан эрүүл мэндийн даатгалаас асуудлаа шийдэж явах юм уу? Энийг бас л нэлээд сайн бодож боловсруулж эргээд саяны хоёр асуудал шиг нөгөө өрхийн эмнэлэгдэн буюу болсон учраас хүндэн чиглэсэн юмар маяг шийдэж өгөх биш. Системийн түвшинд авч үзээд тодорхой шийдэл гаргаад явах механизмын зааж өгч явахгүй бол өрхийн эмнэлэг маань одоо нэг байгуулагдаад нэг 20 орчим жил болж байна тий. 20 жил болж байна тий. Болоход өчнөө цаг хугацаа өчнөө хүндрэл бишээ туулаад өнөөдөр нэг энэ төвшөнд нэг ямар ч байсан үрчээд тэгтэл дахиад агаачаад нөгөө системийн өөрчлөлт явахаар нөгөө сая өрхийн эмнэлэг анх үүсэн байгуулагдаад иргэд өрхийн эмнэлэг хоёрын харилцаа энэ замлчин дахиад явах юм шиг үү надад байгаа. Би бол энэний яах эсрэг байр суурьтай байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл төр мөнгө өгөөд санхүүжилтээр нь дэмжиж бодлогоор нь бас оролцоод явхад өнөөдөр 20 жилийн дараа өрхийн эмнэлэг өнөөдөр хилтэй хамтаа хэрүүлтэй тэмцэлтэй нэг эдийн түвшинд хүрчээд байна шүү дээ. Хувьд очивол яах. За мэдээж хувьд очно гэдэг маань яг бас тодорхой хэмжээгээр зөв менежментийн нэг хэсэг нь бол явж магадгүй. Тэр нь хаана уу гэхээр миний хэр бол төлбөрийн чадамжтай буюу өөрийнхөө төлөө мөнгө зардаг хэсэгт бол нэгтэл Улаанбаатар хотод аваад үзэх юм бол 70 хүн гэр оролт амьдарч байна. Нийт хүн амын чинь. Нийт хүн амын гэр оролт байгаа хүн амын чинь бараг 60 гаруй хувь нь амжиргааны төвшөнд орлого нь байна уу үгүй юу гэдэг асуудал. Тэгтэл тэнд өнөөдөр төр мөнгөний нөгөөд байхад эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүс даатгалаараа байдгийм үү эсвэл өөрөө Германаасаа төлбөр гаргаад үйлчлэгээ авч чадахгүй хоёрын хооронд бол асар том ялгаа биш үү. Би тэгэхээр энэний бол яг үүндээ бас яхаа эсрэг байр суурин дээр байдаг хүн болгоомжтой.
шилжиж болно. Уг нь дан одоо бүх юмыг ингээд төр бариад байгаа мó. Тэгэхээр системийг нь гарах арга замыг нь хүндрэл бэрхшээлийг нь тэ очиод үр дүнгийн тодорхой болгож өгчиж бодлогын шийдэл гаргахгүй бол зүгээр одоо юу гэдэг юм бас дахиад нэг бодлогогүй шийдэл болоод иргэнийхээ эрүүл мэндээр тоглож байгаа гэдэг асуудал байгаа байхгүй юу? Дөнгөж сая одоо өрхийн эрүүл мэндийн төвийн боловсон хүчний асуудал ярьлаа тийм үү? Яг энэ бодлого хязээ гарсан юм бэ гэхээр зэрэг нэлээд дээхэн үед манай эрүүл мэндийн салбар чинь сум өрхийн эмнэлэгт ажиллах эмчгүй болсон байсан. Тэгэд энэ эмчгүй болсон байсан учраас энэ бодлогыг чинь шинээр гаргаж ирээд төгссөн эмчнийг заавал 2 жил өрх юм уу сум дээр ажилуулдаг ийм тогтолцоог нь бүрдүүлээд ингээд энэний чинь ачаар одоо бол жишээлх юм бол хөдөө орон нутагт бол сум болгон их эмчтэй, зарим сум ч бүр их эмчгүй байсан шүү дээ. Тэгээ сум болгон их эмчтэй, одоо бүр заримдаа бүр баг болгон их эмчтэй болсон. За энэ бол манай одоо эрүүл мэндийн яамч гэдэг юм уу Монгол төрийн бас нэг хийсэн гайгүй сайн шийдлийн нэг гэж бодож байна. Одоо зөвхөн асуудал юундаа байна вэ гэхээр нөгөө улсуудын чинь зааж чиглүүлдэг, сургадаг, тогтвортой ажилуулдаг тийм ээ. Тэр тогтолцоог бол маш сайн бүрдүүлж өгөх ёстой л доо. Одоо харин энэ 2 жил заавал энэ сум өрхийн эмнэлэг заавал ажилуулдаг болсны чинь ачаар хотоос очисон зарим эмчнэр чинь 2 жил хугацаанд тэнд амьдарч байгаа хугацаанд хүн амьтантай суугаад тэндээ овоо сууршаад ингээд манай энэ сум багууд чинь овоо нэг эмчтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол их зөв бодлого шийдэл байсан гэж би боддгийн. Харин эсэргээрээ одоо тэр нөгөө туршлагагүй байгаа тэр асуудлыг яаж шийдэх вэ? Яаж байнгын одоо удирдлага сургалтаар хангах уу гэдэг нь бол бас тусдаа асуудал. Бид нар дахид заавал энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Хоёрдугаар тэр засаглалын асуудлыг ярьж байна л та тийм ээ. 100% хувь руу очих юм бол ямар асуудал үүсэх вэ гэдэг. Би энэ төр бол 100% санал нэгтэй байгаа. Энэ бол маш болгоомжтой хандах ёстой асуудал. Энийг бид нар өрхийн эмнэлгүүд ч юм уу сумын эмнэлгүүдэд 100% ингээ хувьд өгчих юм бол зарим газрууд нь ялангуяа аслагдсан сум, аслагдсан өрхийн эмнэлгүүд бол дампуурна. Тэгээд тэнд тусламж үйлчлэг бүр байхгүй болчихно. Тэгэд тэр иргэд одоо хаашаа хандах юм гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас энийг бол 100% хувьд нь өгч болно. Өгөх юм бол бүсчилж ялгаад за энд бол одоо өрхийн эмнэлэг бол ашигтай ажиллах ямар ч боломжгүй учраас төрөөс одоо нэмэлт санхүүжилт өгдөг нөгөө нэг тусламжийн халамжийн шинжтэй нэмэлт санхүүжилтийг ингэж төрөөс ингэж өгдөг байж ич энэ маань одоо амжилттай явах юмаа гэсэн ийм байр суурьтай байгаа. Гадаад нөгөө субсиди гэж яриад байдаг тийм үү? Нэмэлт санхүүжилт ингээ төрөөс тусламж маягтайгаар өгдөг. Ийм байдалтай болж иж энэ өрхийн эмнэлгүүд зөв сайн ажиллах юм болов уу гэж боддог. Энэ дээр бол ийм саналтай байгаа шүү. Ер нь бол энэ 3 шатлалыг бол миний хувьд бол би пирамид гэж боддог. Өөрөлдвөл дийлэнх ачаалал бол тэр пирамидын суур буюу одоо түрүүн цэрэн долгор эмч хэллээ нөгөө нийгмийн эрүүл мэнд. Энэ пирамидын суур өөрөө их зөв тавигдсан байвал дээшээ нөгөө 2 3 дугаар шатлал руу очих тэр ачаалал маань үндсэндээ бол байхгүй болно. Бид нар нөгөө өвчнөөс өрсөн сэргийлээ. За өвдсөн ч гэсэн энэ анхан шатлал дээр зогх тусламж үйлчлэгээ нөгөө чадварлаг багаар үзүүлээд ингээд дараад яваад байвал нөгөө араас нь хөөж явдаг тогтолцоо яваандаа өөрөө бол хүссэн үсээгөө байхгүй болох. Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний стандартыг шинээр ингээд боловсруулад өгсөн. Энэ стандарттай амьдрал дээр юу ямар шүү байгаа вэ? Хэрэгжилт нь хэр байгаа вэ? Хэрэгжих тал дээр ямар нэгэн одоо хүндрэлүүд гарч ийн үү? Ер нь бол одоо мэдээж дээрээсээ өгж байгаа стандарт юу гэдэг чинь одоо чатандаа хэрэгжихийг л бид нар хүсэж бодож байгаа тийм ээ. Тэгэл ахаал эргээд нөгөө санхүүжилтийн асуудал руу ирж орно л доо. Тэгэхээр ер нь бол хүн ам ихтэй тэр чинь нөгөө бас санхүүжилчин гэр хороол байш хороол гэдээ бас ялгаатай байдаг. Дээр нь нөгөө хүн амын их хүн ам бага юм ам гэдээ бас дотроо заагтай байдаг. Их хүн амтай газрууд бол болоод яваад байдаг. Нийт масаараа болол тий. Бага иргэнтэй бага хүн амтай хүмүүс бол үнэхээр бол тэр тусламж үйлчлэгийг үзүүлэхэд бол бас дутагдaltaа нөгөө нэг иргэнээр тооцсон санхүүжилттэй яхаар чинь цалиндаа өгөөд нийгэм ер нь бол одоо зүгээр манай Чингэлтэй дүүргийн хувьд яриад үзэхэд бол манай гурвалсан гэрээнийхээ юугаар Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас гэрээ бол урсгал зардлыг төлдөг. За би бусад салбар зөвлөлийн даргануудтай бас уулзалтж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас зарим одоо газрууд тийм дэмжлэг тусалцаа байдаггүй. Тэгэхээр тэднэрд бол нэлээд хүндхэн бэрхшээлүүд бол тулгарч байгаа шүү дээ. Тэр чинь бол урсгал зардал дээр бас дэмжээд өгнө гэдэг чинь бас тодорхой хэмжээний эмнэлэгт чинь бас ачаа хөнгөлөд өчөж байгаа байхгүй. Тэгэхээр тийм асуудал дээр энэ цахилгаан энэ төлбөрүүдийг Чингэлтэй дүүрэг чинь төлөөд өгчтэй. Тийм дүүрэг төлөөд өгчдөг. Тэгэхээр тэр чинь дулаан бас
Тэгэхээр ерөнхийдөө тогтмол зардлыг дэмжиж байгаа байхгүй юу? Үрхийн имлэгч нь одоо үндсэндээ хороо зогсолбор гэдэг нэг байранд байна тийм үү? Чинь хороо байна, цагдаа байна, үрхийн имлэг байна тийм үү? Тэгээ нэг л байранд байж байгаа байхгүй юу? Зөвхөн Чингэлгээ дүүргийн тухайд яасан бэ гэхээр үрхийн имлэг нэг тусдаа одоо юу гэдэг нь тоолууртай. Тэгээд цааталтаа одоо юу гэдгийг нэг төв тоолууртай тэгээд ялгаа санхүүжилттэй гэдэг байсныг төр үндсэндээ ээж нөхөр дүүрэг. За энийг байранд байгаа учраас энэ урсгал зардалтай холбоотой асуудалтай та нар санаа зовлтгүй бай. Энийг үндсэн та нар эрүүл мэндэд л анхаар тий. Та нар эрүүл мэндэд анхаар. Бас их зөв менежмент хийсэн шин бол сардаа юу гэдгийг магадгүй одоо хамгийн багаар бодох юм бол нэг 2-3 сая төгрөгийг. Тийм шүү дээ. Үрхийн имлэг маань эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд л зориулах боломжийг нэг өгч байгаа байхгүй юу? А нөгөө талдаа бас хороо зогсолбор гэж нэг байртай болсны бас нэг шийдэлж бас тэр байх байхгүй юу? Давуу тал нь тэр. Тэрнээс үрхийн имлэг нь одоо нөхрөл учраас та төрөө санхүүжилт заавал юм төлөөгөөд юм хүнийрэхгүй ажиллахгүй байхгүй юу? Тэгээ хороо нь болохоор төсвөө санхүүжих төрийн байгууллага учраас төрн төлдөг. А таавал санхүүжилтээсээ өөрөө төлдөг гэдэг. Энэ системийг уг нийтэд нь шийдчмээр юм байна. Энэ нэг тийм хүн зүйл биш. Зүгээр л бас нэг өөрийнхөө хэмжээнд шийдэх боломж сэтгэлгээ нь. Тайлч дүүрэг дээр энэ 152 хорон дээр бүгдээр нь шийдэх боломж бий. Одоо 152 ороо 152 болоо бараг тийм нэг зогсолбор байртай болцсон байх. Сая өрхийн эмнэлгийн асуудлаар нэлээд ярьлаа. Одоо бид дараагийнхаа сэдв рүү ормоор байна. Нийслэлийн түргэн тусламжийн асуудлыг нэг хөндөж ярмаар байна. Түргэн тусламжийнхаа асуудлыг шийдээгүй цөөхөн орнуудын нэг Монгол болох гээд байна. Өнөөдөр бид нар цаг 30 минутын дотор очиж байгаа мөртлөө түргэн тусламж болж гин бүтэж гин гэж ярьж ерөөсөө болохгүй. Бид нар одоо ерөөсөө хөнгөн дуудлагч байсан, хүн дуудлагч байсан 5-10 минутын дотор очиж явах ёстой. Тийм ээ, тэрний цаана одоо хөнгөн дуудлагын цаана юу байгаа, хүн дуудлагын цаана юу байгаа гэж эренбэлсээр байтал бид нар бол энэ тусламж үйлчлэгийг бүр хаягдуулчлаа. Тэгээ энэ дээр та бүхэн өөрсдөө бодлыг хэлээч. Манай түргэн тусламж болж гин үү жишээл одоо өөрөө юу гэж бодож байна? Энэ дээр бол яг зүгээр өдрийн цагт бол яг вэ өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ дуудчихдаг тий. Тийм тэгэхээр нөгөө машинтаа болохоор очиад үзчихээ. Яг орой болуулж явах асуудалтай л юм шиг байна л да. Яг тэр нь мэдрэгдэж байгаа нөхөө нөгөө гэрийн төрөлд гарахаар өрхийн эрүүл мэндийн төвд хэлдэг байхгүй. Тэгээ яагаад гэрийн төрөлд гарч та нарын буруу байна гэж бид нар асуудал үүсээд ирэхээрээ нөгөө түргэн маань дууддаг, нөгөө хүн нь түргэн нь нэрдэг, түргэн нь аваад явж итэл машин дотроо төрчдөг асуудал гардаг. Тэгэхээр гих шишээгээр бодоод үзэхэд бол бас жоохон хугацааны хувьд бол жоохон хэцүү байгаа юм шиг байна. Яг манай Улаанбаатар шиг хотод бол түргэн тусламжийн 30-аас 40 пункт салбар ээжэж түргэн тусламж яг цагтаа очих юм бил. Тэгээ ингээд энэ жилийн одоо нийслэлийн төсөв дээр бид нар ингээд шинээр салбар пункт байгуулах гээд 10 шинэ салбар пунктыг түрээсийн шугамар түрээсийн хэлбэрээр ингээд байгуулъя гэд мөнгөний суулгачихсан байж. Тэгэхээр энэ ажил жоох удаашралтай явж байна л та. Нийслэлийн эрүүл мэндийн газар маань бас нэг өөр байр суурьтай байгаад байгаа шиг байна. Энэ томоохон нүсэр юмнуудыг байгуулад байх нь их буруу гэж би дотроо боддгийн. Тэгэхээр зөв Улаанбаатар хот ийм олон жижиг салбаруудтай болчих юм бол бид нар түргэн тусламжийг түргэн шуурхаа үзүүлж болж байна. Төгжрлээс хамааралгүй болох гээд байна. Тэгээ үүний санхүүжилтийг бид нар урсгал зардал дээр нь тавиад өгье. Түрээсийн шугамар шийдчихье гэд энэ асуудлуудыг бол иргэдийн хурал дээр тавьсан л та. Энэ дээр та нар өөрсдийнхөө зүгээс бас санал шүүмжил байвал хэлээч. Энэ юу гэж бодож байна та нар? Надад ийм бодол байгаа. Мэдээж тэр яалтаа түргэн тусламжийн пунктуудыг бол байгуулж иргэд рүү ойртуулж өгөх нь бол зөв. За 10-20 байдаг юм ядаж л дүүрэг болгоно тий ядаж нэг түргэн тусламжийн пункт тий дүүргийн харигд үүрдэг. Тэгээд нэгдүгээр тэр дэд үтцийг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаар бид яг ахуйн дэд үтцийг асуудал шийдэхгүй бол бас түргэн эрүүл мэндийн салбар бас буруу гэж болохгүй байгаа. Зам харилцааны асуудал, төгжрлийн асуудал тийм ээ. Хаягжилтын асуудал. Хаягжилтын асуудал хамгийн чухал. За байшин оролт бол яаж игээд нэг юм олоод ах шиг байгаа. Төтийн төвд. Гэр оролт очно гудамж нь хаагуур орох юм. Хаана очоод хаагуур ирэх юм. Нөгөө замын систем буюу байхгүй. GPS байхгүй. Хоёрдугаарт гудамжаа хин дуртай өнөөдөр аваачаад баг хашаа хааждаг гудамж оруулахгүй болгож. Тэгэл уцтаар хаана юм бэ танаах гэдэг өөдөөс нь гүдэг. Тэгэхээр гудам болгоны одоо хаягжилтын асуудал бол хамгийн чухал байна. Тэр бол эрүүл мэндийн салбарт явж байгаа тэр түргэний машин, тэр түргэний эмч тий тэдэрт хамгийн одоо тусламж тэр байхгүй. За одоо юу гэдгийг скватер дүүлийн 1-р ороо гэдэг юм эсвэл гэр оролны 19-р ороонд нэг дуудлага өглөө. За 19-р ороонд тэнд байна. Яг гудамж нь хаана байгаа хаагуур ордын гардгийн. Ядал төв замаас гудамж руу орох том самбарнуудыг гудамд болгонд тодорхой хийгээд байна. Шин ороо явна тийм үү. Тэр нь гэрэлтдэг байд юм уу. Яг л тэр автозамын зүгээс харах боломжтой. Шийдж өгөхгүй бол хайсараа л цаг хугацаа алддаг асуудал.
Тэгээд тэрнийх нь өмнөөс хүн байвал өдөөс нь гардаг, утсаа үл ярьдаг. Хүн байхгүй гэртээ байгаа хүн бол өөрөө одоо юу гэдгийг уцаар чадахгүй дуудлагыг л хүнээр дуудлагыг үлдсэн тэгээд хүлээгээл байх шаардлага байхгүй шүү дээ. Хоёрдугаарт нөгөө хүрэлцэн хангамж нь муу учраас саяны амарснаас хэд хэлгээр 2-3 дуудлагыг нэг чиглэлд авч явдаг. За одоо тэнд явж байгаа. Би ч одоо бас дөрвөн дуудаал одоо хүмүүстэй байж хахад үзчихлээсэн л. За одоо тэр явж байгаа хаа одоо удахгүй очих байхаа. Тэнд нэг дуудлагатай бас тэндээс очиж байгаа байхаа. Энэ үлрээс л Монголд байгаа л үзэгдэл шүү. Йоо байгаа нөхцөл байдалд л одоо таарсан нэг арга цаалж байгаа л түүнээс үш ийм байх ёсгүй. Дасцсан. За тэнд явна гэнэ. За одоо удахгүй ирнэ гинэ гээд тэнд бухамддаг зүйлдүү болц. Тэг хэрэгний эрүүл мэнд амь насны асуудал байхгүй юм чинь тий амь насны асуудал байхгүй. Парк шинжилт бол хийсэн. Гэхдээ энэ хийж байгаа парк шинжилтийг бид нар асар их хөрөнгө оруулалт хийгээд асуудлыг шийдчихлээ гэж дотроо бодоод ингэ яваад байгаа байхгүй. Мэдээж хэрэг өмнөхөөсөө сайжирсан. Гэхдээ очих цэг бол бүр энээс хол байгаа гэдгийг л ерөөсөө энэ дарга нар маань ойлгож өгөхгүй байна уу? Би одоо бүр яг үнийг хэлэхэд энэ иргэдийн хуралд цөөнх болцсон байгаа. Энэ асуудал дээр бол маш хэцүү. Миний одоо бодлоор бол энэ төргөн тусламжийн асуудал дээр дөрвтойхон шиг хөрөнгө оруулалт нэмж хийгээд манай Улаанбаатар хотын хэмжээнд бол доор хаяж 150 төргийн машин тасралтгүй явж байгаа юм билээ. Тэгжээж бид нар тусламж үйлчилгээ яг чанартай очих юм билээ. Тэгэхээр 150 машин чинь 150-ыг үржих нь 3 ээлжийн жолоочтой тийм үү? 450 одоо жолоочтой, 450 эмчтэй, 450 одоо парамедиктэй ч байт юм уу? Ингэж вэж энэ эрүүл мэндийн одоо манай төргөн тусламжийн асуудал шийдэгдэнэ. Хоёрдугаар энэ бол одоо биднуусын зохион байгуулж байгаа СЭ менторт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хажууд өчүүхэн юм шүү дээ. Гүн чи бараг л одоо их муухагаар хэлэхэд өчүүхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг яагаад ингэж удаад байдгийг, яагаад энэ дээр ингэж ач холбогдол өгдгүн гэдэг дээр би бүр гайхаад байдаг. Энэ дээр бас нэг юм юу эхлэх вэ гэхээр зэрэг технологи маш их шинжлэгдэж байна. Цахим юм их болж байна. Одоо бол айлгэр болгон нэг бараг айлд нэг хүн бараг ухаалаг утастай байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ бид нар энэ төргөн тусламжийн хэдэн машинуудыг бүгдийн GPS-ээр тоноглоод тэрийг аппликейшн гар утасны аппликейшнээр ингээд хүн гар утсан дээр ингээд миний дуудсан түргэн хаана явж байна гэдгийг хардаг. Тим програмыг зохион байгуул. Энэ юусоо маш хямдхан өчүүхэн бараг 12-20 сая төгрөгөөр ингээд энэ програмыг хийж болдго юм байлээ шүү дээ. Ингээд явах юм бол бид нар миний дуудсан түргэн одоо энд явж гэн наашаа явж гэн гэдэг ингээд хүн гар утсаараа хараа сууж яадаг. Тэгэх юм бол бохимдол байх та тийм үү? Төөрөө явчих юм бол түргэн лугаа залгаад хөөе наад нөхөр чинь төөрчлөө штэ. Наашаа явуулаач гэдэг асуудлыг ярьж болохоор санагдаад байгаа байхгүй. Энэ тийм хэцүү биш тийм ээ? Эдийн хурлаас нийслэлд одоо 10 машин чинь 9 машин авч гисэн л гээл. Ингээ харахаар 19 машин аваад өгсөн юм шиг тийм үү? Тэгтэл жилд Улаанбаатар хотод шилжиж ирж байгаа. Иргэдийн тоогоо аваад үзэх юм бол тэр зүгээр 30 мянган иргэн нэг хороо нэмэгдээд нь штэ. Тий. Тэгтэл нөгөө парк шинжилтээ 10 машин аваад юм уу? За энэ бол одоо магадгүй амар их юм хийсэн нэг хэсэгтээ бол бараг жимээгүй гэж дуучлаараад энэ чинь хүн амьдраад хүн шилжиж ирээд байна шүү дээ. Хүү архангаад би үзүүлэхгүй байхад тэр миний тэр имлэг мөнгө нь орцсон мөртлөө би энд өөр имлэгийн санхүүжилтнээс нь аваад яваад байгаа механизмыг одоо хүртэл хийж чаддаг бол явж байгаа байхгүй юу? Тэгэхдээ та нар бол одоо шилжиж ирсэн иргэдийг үздэг юм уу яг? Үзлгүй яах юм? Үзэж байгаа юу? Тий, ерөөсөө байнгын шиж, ерөөсөө тэрэн дээр манайх энд ингээ амьдарч байгаа ш тэгэл ороод ирэхээр л үзэн штэ. Тэгэхгүй бол болохгүй штэ тий. Энэ нэвтрүүлгийнхаа сүүлд хэд хэдэн шийдлийг ярих хэвээр. Тэгээ энэ шийдлийг би нэгтгэхэд ингээд хэлий та нар нэмэлт шийдэл байвал бас нэмж хэлж өгөөрэй. За, юуны өмнө болохоор зэрэг за нийтийн эрх зүйн субъекттэй болё гэж байгаа. Энэ нь бол бүх ажлыг төрийн төв байгууллага буюу эрүүл мэндийн яамчд юм уу нийслэлийн эрүүл мэндийн газар ингээд хийгээд байх биш. Энэ мэрэгжлийн салбар байгууллагууд, мэрэгжлийн эмч нарын хороодууд, холбоонуудтай зарим эрх мэдлийг шилжүүлээд тэд нар чанартай үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ялангуяа эмчийн лицензийн асуудал дээр бол энийг бол төрийн төв байгууллага заавал хийгээд халбгүй гэсэн ийм байр суурьтай байгаа. Миний хувьд бас санал нэгтэй байгаа. За хоёрдугаар энэ эмч нарын хариуцлагын асуудлыг бол ижил мэрэгжлийн эмч нарын одоо хөндлөнгийн хяналт руугаа илүү оруулж өгье. Түүнээс биш юм болгоныг эрүүгийн хуулиар шийдэх гэдэг шаардлагагүй гэж. За дараа нь бол иргэний өөрийнх нь хариуцлагын асуудал яригдж байгаа. Иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндэд эзэн болж өөрийнхөө эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр одоо өөртөө хариуцлага хүлээгээд өөрөө би яавал өвдөхгүй байх ёстой юм бэ гэдэг талаар одоо эрэлхийлж тийм үү? Өөрөө сонирхож
Тэгээ үүнийхээ дагуу тодорхой арга хэмжээг иргэн өөртөө авч явах хэрэгтэй. Түүнээс биш эмч хичнээн эрүүл мэндийн төлөө тэр хүний эрүүл мэндийн төлөө зүтгээд тэр хүнийг яах нь идж байгаа хоолыг нь бид нар хянч чадахгүй. Дараа нь өрхийн эрүүл мэндийн төв болон бас нэг шүдний эмнэлэгтэй байя. Тэр хамарч байгаа хүрээнийхээ хүүхдүүдийн амны эрүүл мэндийн асуудлыг тэрүүхэндээ газар дээр нь шийдчихдэг байя гэдэг энэ асуудлыг тавьсан. Энэ бол санал нэгтгэх зөв шийдэл байна гэж харж байгаа. Шүдний эмнэлэгтэй шүдний кабинеттэй болох тийм хэцүү биш шүү дээ. Орчин үед бол маш харьцангуй боломжийн болсон, тоног төхөөрөмжүүд нь хямдхан болчихсон. Боломжтой гэж харж байгаа. За энэ бол одоо Мөнхбат даргын хувьд бол их сайхан санал байлаа. Урсгал зардлуудыг бол өрхийн эрүүл мэндийн зарим урсгал зардлууд дулаан, цахилгаан, одоо ус мусыг бол одоо дүүргээс нь шийдээд өгчдөг байя. Төр хариуцж байя. Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндэд онцгой анхаараа, тийм ээ? Зарим асуудлыг ингээ хөнгөвчлөөд өгчөө гэдэг энэ их сайхан санал гарлаа, их баярлалаа. За дараа нь энэ сургуулийн эмч нарын асуудал. Сургууль болгон эмчтэй байж байгаа. Гэтэл тэр сургуулийн эмчнэр зөвхөн хүүхэд өвдөд ороод ирэхэд нь биш, нийгмийн эрүүл мэндийн талаас нь, эрүүл мэндийн боловсрол олгох талаас нь тогтмол ажилдаг байя, тулж ажилдаг байя гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэр чинь бүхэл бүтэн нарийн мэрэгжлийн ихэмч хүн байгаад байгаа. Тэр хүн нийгмийн эрүүл мэндийн асуудал руу гүнзгий ормоор байна гэдэг асуудлыг ярьж байгаа. За өрхийн эрүүл мэнд төдийгүй ер нь эрүүл мэндийн салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн асуудлыг бол ярих нь зүйтэй. Хийж байгаа ажлынх нь үр дүнтэй ажлын санхүүжилтийн уйхан зүйтэй. Харин эсэргээрээ санхүүжилтийн хэмжээг олон улсын стандарт руу илүү дөхүүлээд тэр нэг иргэнд одоо $50 байх ёстой гэдэг чинь Монгол мөнгөөр 100 мянган төгрөг штэ. Тэр олон улсынхаа стандарт руу ажиллахаар зэрэг хүрэхийн төлөө ажиллах шаардлагатай гэдгийг энд онцолж хэлэх ёстой. За түргэн дээр бол маш олон шийдлүүдийг бид нар ярьсан байгаа. Одоо машиныхын тоог нэмэгдүүлээ, хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлээ, салбаруудыг нь нэмэгдүүлээ. Боломж гарах юм бол тэр нислэг тэргийг аваад өгчий. Хаягжилтын асуудлыг нэмээ. Дид бүтэц замынхын асуудлыг шийдэж өгье гэд. Энэ маш олон шийдлүүдийг бол хийхэд бол төрийн тусламжийн асуудал сэвхэд одоо босоод ирэх бүрэн боломжтой байна гэд. Иймэрхүү шийдлүүдийг би ингэж бичсэн байна. Энд дээр нэмж шийдэл байвал бичиж авъя. Нэг асуудал байгаа. Бид бол өвдөлтсөн нэмжлэх тухай асуудал эрүүл мэндийн салбарын асуудал юм шиг яриад байгаа. Өвдөлтсөн. Өвдөхөөс нь урдсан сэргийлэл. Тэр бол юу гэхээр наазах нь гэхэд иргэдийн одоо нийтийн биеийн тамир тийм ээ, нийтийн хүрээнд өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндээ сэргийлэх яд спорт талбайнууд хүүхдийн тийм үү. Өвгөд өгчдийн маань дасгал сургуульд хийх тэр талбай байгууламжуудыг энэ хорооллын дунд ялангуяа энэ гэр хорооллын хүн амын нэгтралшил ихтэй байгаа бүсэд бол байгуулж байна. Тэнд дид утсууд байгаа шүү. Боломж юу гэхээр сургууль цэцэрлэгийн хашаанууд гэж төрийн мэдлийн томоохон талбайнууд байна тийм ээ. Энэ болгоныг зүгээр л байгаж болох юм байна. Тэнд хүүхдүүд тоглож идэг, буужгинж идэг, ахмад хөгшөнд очоод дасгуулууд залуучууд нь тэнд бас нэг хөгжиж идэг. Тийм боломжийг бас бид бүрдүүлж өгөх асуудал бол бас нэг шийдлэн бодож хараад байна. За энийг нэмэлтээр авлаа. Та бүхний зүгээс нэмэх шийдлээ үл хэлээрэй. Тэгээд би энэ дээр нэг юм онцолж хэлмээр байна. Энэ эрүүл мэндийн салбар их өргөн сэдвтэй юм аа. Бид нар одоо ярилцах боломжтой, ярилцах шаардлагатай нийт одоо ярих юмныхаа бараг 3/1-ийг л дөнгөж ярьлаа. Асар олон асуудлууд бол биднүүсийн ярианы гадна үлдлээ. Гэхдээ нэвтрүүлгийнхаа цаг хугацаанд бид нар одоо тааруулаад ингээд дуусгах шаардлага гарсан учраас зогсооё гэж бодож байна. Тэгээ өнөөдөр манай үзэгчид та бүхэнд анхаарал хандуулсанд их баярлалаа. Манай оролцсон Эрдэнэтэн доктор Мөнхбат дарга та бүхэнд ч гэсэн цаг гаргаж ярилцсанд их баярлалаа.